Японы элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Мичида Хидакиг өнөөдөр аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэт хүлээн авч уулзлаа. Манай аймгийн хувьд Японтай эдийн засаг хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Иймээс аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэт Японы Фукушима мужтай эдийн засаг нийгмийн харилцаагаа өргөжүүлэх, цаашид нарны хүүхдүүд төвийн үйл ажиллагаа болон өвсний үндэс хөтөлбөр зэрэгт хамтын ажиллагаагаа өргөжлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн юм а. Шинээр бүрэлдэх эрдэнэ хурал мөрөлдсөн иргэдийн хурал аймгийн засаг даргын хамгийн газраас гадаад харилцааг ялангуяа Японы талтай одоо эдний тавьсан Фукушима мужтай хамтарч ажиллах ийм одоо саналыг тавилаа. Бид нар ч гэсэн энэ дээр хамтарч хуучин ажиллаж байсан уламжлууд байгаа. Ялангуяа Японы өвсний үндэс хөтөлбөрөөр манай боловсролын байгууллагуудын засвар үйлчлэгийг хийж өгдөг. Энэ нэрээ үргэлжлүүлж ажиллана. Мөн бид нарт бас хуучин одоо эхний засгийн төв байгуулах юм яриа бас яригдж байсан. Тэр энэ эдрийг үргэлжлүүлж бид нар цааш нь бас эдэртэй сандаа тавьж хамтарч ажиллана гэж бодож байна. Японы талаас Дархуул аймагт Монгол-Японы хамтарсан аз жаргалын нийгэмдгээс зохион байгуулсан соёлын арга хэмжээнд өнгөрсөн өдрүүдэд төрийн болон бизнесийн төлөөлөл болох 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон нутаг буцаж байгаа юм байна. Ирсэн зорилго маань аз жаргалын нийгэмдгээс зохион байгуулсан соёлын арга хэмжээнд оролцох, Дархуул аймгийн удирдлагуудтай болон холбогдох албаны тушаалтнуудтай уулзч санал бодлоо солилцох байсан. Энэ хоёр зорилгоо биелүүлсэндээ миний хувьд туйлын баяртай байна. Цаашид өнөө хүртэл ирсэн хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх бодолтой байна. Тэрээр уулзалтаар аймгийн удирдлагуудын тавьсан саналыг Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхтэй элчин сайд болон холбогдох албаны хүмүүст албан ёсоор уламжлахаа илэрхийллээ. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа 1997 оноос иж бүрэн түншлийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тээснээр эдүгээ Монгол-Японы харилцаа стратегийн түншлийн шин түвшинд дэвшин гүнзгийрэн инхүү хөгжиж байна.